Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь та нартай монгол хэлний хичээл орноо. За хичээлээ эхлэхээс өмнө улс орон даяар тархаад байгаа коронавирус буюу COVID-19-өөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүд та бүхэн гараа сайтар угааж, маска сайн зүүж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ битгий гараарай. За өнөөдрийн хичээлийн эхлэхийн тулд бид нарт хичээлийн хэрэгсэл хэрэгтэй болно. Тийм учраас хүүхдүүдээ хичээлийн хэрэгслээ бэлдээрэй. За өнөөдрийн бидний хичээлийн сэдэв урилга бичих, зөөлний тэмдэг, хатуугийн тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх гэсэн хичээлийг орноо. За өнөөдрийн хичээлээр бид нэгдүгээрт урилга бичих зорилго бүтцийг тайлбарлах, хоёрдугаарт зөөлний тэмдэг болон хатуугийн тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх болно. За хүүхдүүдээ дараах зүйлийг ажиглаарай. Хэн хэнийг юунд урьсан байна вэ? Ямар үг сонгосон байна вэ гэдгийг ажиглаарай. За багш нь та нарт уншиж өгье. Эрхэм найз хуланд цас бодрох өвөл цагийн ан олон амьтадтай хамттан баярлах баярын цэнгүүнд эрхийг урьж байна. Сургуулийн урлаг танхим 2013 оны 12 дугаар сарын 23-ны 10 цагаас эхэлнэ. Ангийн хамт олноос. За хэн хэнийг юунд урьсан байна вэ? Ажиглаарай хүүхдүүдээ. Зүйтэй. Ангийн хамт олон нь хэнийг урьсан байна? Хуланг урьсан байна. За урихдаа ямар үгийг хэллэг хэрэгэлсэн байна вэ? Зүйтэй. Хүрэлцэн эрхийг нь урьсан байна шүү дээ. За анхаарлаа хандуулаарай. Хүндэт марал таныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан цаасан урлалын үзэсгэлэнгийн нээлтэд морилон эрхийг урья. Нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүүхдийн урлан төвд болно. Сурагчдын холбоо. За бүгдээрээ ажигласан уу? За урилгыг олон янзаар бичиж болдгоо. Олон үг ашиглаж болох нэ. За нэгдүгээр оролцохыг, саатахыг, морилохыг, залрахыг, тухлахыг гэх мэтчлэн үгнүүдийг хэрэглэж болох нэ. За урилга бичихтэй юуг анхаарах вэ? Нэгдүгээрт хэнийг урьхаа бичнэ. Хоёрдугаарт юунд урьхаа бичнэ. Гуравдугаарт хаана хизээ эрхийг бичнэ. Дөрөвдүгээрт хэн эсвэл ямар байгууллага урьсныг бичнэ. За юуг анхаарах вэ гэхээр хэн урьж байгаа, хэнийг урьж байгаа нь мэдэгдэхгүй урилга байж болохгүй нэ. Тиймээс заавал эхлэл болон төгсгөлд нь нэр байх ёстой шүү хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ хулангийн бичсэн төрсөн өдрийн урилгыг уншаарай. Ямар алдаа байна вэ хүүхдүүдээ? Сайтар ажиглаарай. Эрдэнэт найзаа чи миний төрсөн өдөрт
ирээрээ. Хүлээж бай. Хулан. За энэ урилгыг ажиглаарай хүүхдүүдээ. Хүндэтгэлийн үг байна уу? Эхлэл болон төгсгөл хэсгийг ажиглаарай. Хаана ямар газар болох нь тодорхой байна уу? Зүйтэй. Хүндэтгэлийн үг хэрэглээгүй байна. Хаана хизээ болох нь тодорхой бус байна. Тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ үүнийг хараарай. Багш нь та нарт уншиж өгье. Эрхэм найз Эрдэнэт төрсөн өдрийн минь баярт хүрэлцэн ирэхийг урье. 2021 оны 1-р сарын 20-ны 12 цагт Чингэлтэй дүүргийн 19-р хороо дээд салхид 10 тоот хүндэтгсэн найз хулан гэсэн байна. За эхний болон хоёр дахь урилгыг хооронд нь ажиглан хараарай. За одоо бүгдээрээ хатуу болон зөөлний тэмдгийн тусгаарлах үүргийн талаар мэдэж авъя. Дараах үгсийг ажиглаарай. За өнгөөр ялган бичсэн байгаа. Тэр үгсийг хамтдаа ярилцгаая. За хар, харь, гэртээ, харьяа. За гэртээ харьяа гэдэг үгийг хараарай. Дараах үг маань эр үг үү, эм үг үү? Гийгүүлэгчээр төгссөн байна уу? Эгшгээр төгссөн байна уу? Ажиглаарай хүүхдүүдээ. За эр үгэнд хатуу зөөлний тэмдгийн алийг нь хэрэгэлдэг вэ? За эр үгэнд хатуугийн тэмдэг хэрэгэлдэг тийм ээ? За тэгвэл харьяа гэдэг үг маань гийгүүлэгчээр төгссөн учраас гийгүүлэгчээр төгссөн үгэнд яа е ёг залгахдаа дунд нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж өгнө. За хоёр дахь үгээ харъя. Бар, барь, гэрээ, барий. За барий гэдэг үгээ мөн сайн ажиглаарай. Эр үг байна уу? Эм үг байна уу? Тэгвэл хатуугийн тэмдэг хэрэглэх үү? Зөөлний тэмдэг хэрэглэх үү? Гийгүүлэгчээр төгссөн байна уу? Эгшгээр төгссөн байна уу? Үгээ сайн ажиглах нь байна. За гийгүүлэгчээр төгссөн үгэнд яа е ёг залгахдаа дунд нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж өгнө. За гурав дахь үгийг харъя. Зор, зорь. Холыг зорий. За зорий гэдэг үг маань нэр учир тийм ээ? Гийгүүлэгчээр төгссөн байна. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд яа е ёг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлаж өгнө. За одоо бүгдээрээ дараах үгсийг зөв холбоорой. Тариа ногоогоо одоо бүгдээрээ найзыгаа гэртээ хэрэггүй цаасыг урий, тарий, тарий, урий гэсэн үгнүүдтэй зөв холбоорой. За та нар холбож дууссан уу? Одоо тэгвэл багшийнх нь холбосонтой тохирч байна уу гэдгийг хамтдаа шалгая. Тариа ногоогоо тарий. Одоо бүгдээрээ тарий. Найзыгаа гэртээ урий. Хэрэггүй цаасыг урий. За дараах дүрмийг 2 дугаар баганд байгаа үгстэй зөв холбоорой. Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд ег залгахдаа өмнө нь зөөлний тэмдэг бичнэ. За хамтдаа харцгаая. Хөгжий, дэмжий, мэдий,
бичиж. Дараах үгс маань яасан? Гийгүүлэгчээр төгссөн үгэнд Е-г залгахдаа дунд нь юугаар тусгаарлалт хийсэн байна? Зүйтэй. Зөөлний тэмдгээр тусгаарласан байна. За ихшгээр төгссөн үгэнд я, е, ёг шууд залгана гэсэн дүрмтэй аль үгс холбогдох вэ? Хэмнэ, өсөг, хичээ, гамна гэсэн үгстэй холбогдох нэ. За 3 дахь дүрм маань гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд я, ёг залгахдаа өмнө нь хатуугийн тэмдэг бичнэ. Сурыг, уншия, бодъё, магтъя гэсэн үгстэй холбогдох нэ. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд я, е, ёг шууд залгана. Сахи, тахи, урь, барь гэсэн үгс маань яах нь вэ? Холбогдох нэ. За дараах өгүүлбэрийн алдаатай үгсийг заснаа уу. За ямар үгс алдаатай байна вэ гэдгийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За ном их уншия. Уншсан номоо ярилцъя. Тоогоо сайн бодъё. Эрдэмт суралцъя. Ээжийн дээлийг оёё. Шинэ хувцас өмсөе. Даага сургая. Хаалгаа тогшия. Ангидаа оръё. Хичээлээ сонсъё. Хувцас өмсөе. Цэцгээ тарья. За ямар үгс алдаатай байна вэ? Өмнөх дүрмээ сайтар бодоорой. За тэгвэл бүгдээрээ алдаатай үгсийг зөв зассан байна уу? Гүг хамтдаа тулгацгаая. Ярилцъя, бодъё, оёё, өмсөе, тогшия, оръё, сонсъё, тарья. Зүйтэй. Та нарын бичсэндээ багшийнхан таарч байна уу? Шалгаарай хүүхдүүдээ. Яаж? За одоо бүгдээрээ гэртээ цахим хичээлээ тэмдэглээд ангийн групптэй байршуулна. Хоёрдугаарт сурах бичгийн 92-оос 93 дугаар хуудастай танилцаж мэдлэгээ баттгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Маска зүүж гараа тогтмол угаагаарай. Баяртай хүүхдүүдээ.